Орон төр үзэгчтэй смарт телевизийг сонгон үзэж байгаа ухаалаг үзэгч та сугаатгийн содорой. Хүн гихч амтан өөрийнхөө үнэнд дургу мөртлөө бусдын үнэнд үргэлж дурлаж байдаг. Өөрөө үг сонсох дургу байж бусдаас үг сонсох дуртай. Үннээс сухтгасад олон болчихсон учраас үнний эздийг бид танихаа байж хаад байна. Ийм учраас эргэн таны эргэлзээтэй зүйлийг асуух эрхийг 15 аваад нэвтрүүлэг олгож байна. За ингээд монголчууд бид бүхэн үннээ ярилцаж чадах ухамсарт ард түмэн 15 раунд нэвтрүүлгийн дуудлагыг хүлээн авч хүрэлцэн ирсэн эрхэм зочин бол бүгд найрамдах намын дарга жаргал сайхан. Орой мэдрэг танд. Орой мэдрэг өнөөдрийн мэндийг одоо нийт телевиз үзэгчид одоо фэйсбүүкт одоо орчны залуучууд ордог байлгүй те. Бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хэвшил. Тэг үзэгчтэй үндэтгэж ирсэн танд баярлалаа. Яг тэгэхээр та бүхэн нэрийн ингээд уулзахыг маш олон хүмүүс хүссэн байгаа. За тэгээд 15 раунд нэвтрүүлэг бол буудан дээр суугаад кофе уугаад бие бинийгээ магтдаггүй сонгуульд ямар мөрийн хөтөлбөртөд орох гэж ийн гэж одоо сурталчилдаггүй нэвтрүүлэг өөрийн гэсэн хатуу тодорхой дүрмтэй. За энэ зөвхөн 15 раунд нэвтрүүлгийн дүрм үйлчлэнэ. За тийм болохоор би танд нэвтрүүлгийн дүрмийг танилцуулъя. За нэвтрүүлэг бол нэг раундад нэг асуулт асууна. Нэг асуултанд хариулах дээд хугацаа 2 минут. Би энийг танд бүр чухалчлан сануулна шүү. 2 минутаас цаашаа хитрэх юм бол тэгтээ нэг юм асуу. Энэ раунд гэдэг энэ боксеринг зассан одоо тэмцээн маягтай юм аа та. Тэгэхээр төрүүлсэндээ бас шагнал маглал өгөх юм байна. Тэрийг манай үзэгчийн шагналдаг. За нэг асуултанд хариулах дээд хугацаа 2 минут. За 15 раунд асууна. За ойлгомжтой тий. За бас нэг зүйл бэлгүүснээс доош цохихгүй. Ер нь бол бусдын гэр бүлийн орон жилийн асуудал бол хинт ч хамаахгүй. Яс зүгтээ байх хэрэгтэй, яс зүг эрхэмлэн. За ингээд 15 раунд цэгмийн сайт дээр асуултууд ирсэн байгаа. Тэгээд иргэдээс ирсэн дандаа эзэнтэй асуултыг танаас асуух болно. Өмнөх манай 15 раунд нэвтрүүлгийн дугаард оролцсон дуучин мөнхтрийн наран туяа та бол яг бодлогын төвшний асуудал ярих гэсэн боловч тухайн үнд тийм мэдээлэл байхгүйсэн болохоор тухайн мэдээлэл дээр нь түшгэлсэн тийм асуулт асуусан байгаа. Танд бол тийм холимог асуулт бэлдсэн байгаа. За ингээд нэвтрүүлэгт орё. Нэвтрүүлэгт орохоос өмнө та нарын өндөр таны биеийн өндөр чи хэдэн сенти? Метр 85 юм да. Метр 80. Надаас 15 см өндөрхтэй чинь нэг рингэн дээр ийм хоёр эсрэг тэсрэг хүмүүс бас ингээд уулзж байгаа нь бас тийм жоохон жингийн тийм ялгаатай. Одоо яг би ямар хөлөө тайралтай вэ? Чи чамааг жоохон сунгад юм уу? Нэг л юм болох хэрэгтэй байсан. За. Нэвтрүүлэг цагаас жоохон хоцорж ирсэн дуушлаарай. Жаргал сайхангаа бол хоцорж ирээгүй. Магадгүй таныг хардаж юуж магадгүй тий. Би хоцорж ирээгүй. Танах техникийн жоохон тохиргоо хийсээр байгаа дуудчихлаа. Тэгээ би бас жоохон хоцорчлаа тий. За тэрийг бол одоо өөрөө мэдтээ. За эхний асуулт. За эхний асуулт энэ шууд эзэнгүй асуултаар. Эзэнгүй гэж нэрээ нууцлахыг хүссэн нэг иргэн байгаа юм. За ингэж байна. За энэ бол ам дамжсан ярианаас үүдэлтэй юм асуулт бэлдсэн гинэ. Өмнөх сонгуулийн үеэр таны хоёр менежер таны гэрчин хүргэж өгөөд буцах замдаа хоорондоо ярьсан гин л дээ. За өнөөдөр л ганц өдөр загнуул чичлүүлгүй өнгөрлөө гэд баярлаж байтал та араас нь залгсан гин. Хөөй 2 ПМ-ны буцаа дээр авгаатайгаа муудалчлаа би гармаараа нэгсэн гинэ. За энэ бол жишээ авсан. Энэ бол заавал үнэн байх албагүй тийм. Тэгэхээр ер нь тань шиг бизнесмен хүн зөндөө, тань шиг түүхтэй хүмүүс маш олон. Таныг бусдаас ялгадаг гол одоо тэр онцлогч нь бол энэ нэг тийм ёрын адаар ааш бол юм байна. Та ер нь өөрийгөө ямар ааштай хүн гэж боддог, муухай ааштай хүн гэж хэнийг боддог хэлэх вэ гэсэн тийм асуулт байна. Эхний асуулт. За ер нь бол ингэж бодож байгаа хамгийн төвчээртэй, хамгийн сайхан ааштай хүн бол энэ ертөнцийн дээр жагаа байгаа юм аа. Бусд хүн надтай яаж харьцсан? Тэгжэл харьцсан. Асуудал тэрэндээ байдаг. Тэгэхээр бүх хүн жудагтай, хариуцлагатай, ёс суртахуунтай байж бүгдээрээ сайхан байна гэсэн үг. Бусдыг уурлуулцгаад өөрийгөө их сайхан ааштай сайн хүн гэж яриад иж болохгүй шүү дээ ер нь бол. Тийм учраас тэрнээс үүдэлтэй заримдаа амьдрал бухимдахын зөндөө бий. Хүний амьдрал одоо ялангуяа монголчууд их бухимдаж байгаа. Хамгийн гол бухимдаж байгаа юм бол бүгдээрээ мөнгөгүй мөнгө хэрэгтэй байна. Мөнгө гэд бүгдээрээ хэрэлдэж уурлж уцаарлаж байгаа. Ер нь бол тэгээд таны ойр очны хүмүүс нь таны таныг адаар хаашиг айгу төвчих хэцүү гэсэн тийм яриа байгаад байдаг юм л да. Мэдгүй надад одоо өчнөө хүн найзалж байна, өчнөө найз нар байна, хамт олон байна, намын нөхдүүд байна. 70 мянган гишүүн байна. Надыг лав тэгдгүй. Зөвхөн надад өрсөлдөгч намынхан
намын нөхдүүд бол надыг нэр хүндийн гутаа доош нь хэд оромжлохын тулд ааш муутай өдгөө хогийн новч гэдэг юм уу дэндээ уртч гэдэг юм уу одоо метр 85 урттай байна гэдэг ингээ гомддгийг. Тэгээ одоо би тэрийг яах вэ? Тэгээ та бол өөрийгөө тийм муухай ааштай гэдэгтээ бол санал нийлэхгүй. Ерөөсөө ч тийм биш. Эртээ тарахгүй тэр гүндлата саргунаалсан. Яг төвшөөдөө зангарсан шүү дээ. Дугаад энийг л хийжсэн биз дээ. Тэгтээ нэг явраад авсан тий. За одоо бүр урд дуур ирээд данхалзаад хар чинь түлхэх юм байгаа зү хамгийн наацх нь тий. Буугаад уулзахгүй байсан. За яах юм бэ? Шиг одоо тэр галзуу хүнтэй бас галзуурчжээ гэж ярьдаг шүү дээ тий. Тэгээд чинь нэг биенжин юу өөр улсууд чинь биш. Одоо хүний урт бог нь биеийн жингээр асуудлыг шийддэг шүү дээ. Одоо хүний оюун ухаан ясвартхан хүмүүжлэр юм шийддэг 90-100 амьдарч байна. Тийм учраас одоо тэр 16 7 дугаар зууны үеийн харгас зэрлэг бүдүүлэг нийгмийн ясвартханаар юм хандах бол дэмий баха. За баярлалаа ихний асуулт. За дараагийн асуулт. Бадрах гэдэг Facebook нэртэй хэрэглэгч асуусан байна. За би сайд болно гэж хичирсээр байгаад үйлдвэр худалдааны сайд болсон. Таныг сайд болсноор тухайн үед үйлдвэр худалдааны салбарт яг ямар өөрчлөлт гарсан юм бэ? Тэгэхээр ямар ч байсан монголчин төртэй юм байна. Хуультай юм байна. Ард түмэнтэй юм байна. Энэ Монголын эрдэнэсийн сан чи эзэнтэй юм байна шүү гэдгийг гадных нь нэлээд сайн ойлгож авсан болов уу гэж бодож байна. Нэгдүгээр асуудал. Хоёрт ашигт малтмалын хууль гэдэг юм бол 100% гадныханд өгдөг хуультай байсныг тэрийн журамлаад одоо Монголд хайгуулын ажил улсын хөрөнгөөр хайгуул хийсэн том ордыг бол улс 51% эзэмшнэ. Хувийнхаа хөрөнгөөр хайгуул хийсэн бол улс 34%-ийг эзэмшнэ гэсэн ийм хууль гаргаж өглөө шүү дээ. За дээр нь нийт одоо гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд бол Монгол ажилчдууд одоо 90% нь 10% нь гадны ажилчин байж болно гэсэн тэр заалтыг тэрлэн оруулсан. Тэгжээж монголчуудын эрх ашгийг тэр хуулиар баталгаажуулж өгсөн юм аа. Тэрийг бол нэлээд дэм болж баталсан доо энэ үг ярихад. За ашигт малтмалын лицензийг бол нэлээд журамж өгсөн 9000 багт нь 3500 болгосон 3500-аас юу ерөөсөө татвар төрөөс төлдөг багт нь 10 миллиард төгрөг улсын төсөв төлдөг багт нь 100 миллиард төгрөг төлдөг болгосон шүү дээ. Одоо өнөөдөр 100 миллиард төгрөг аваад байж байна. За төмөртэй хустай хордуудыг авч дархны төмрийн үйлдвэрлэдэг гэсэн одоо худалдаа хөгжлийн банк тэнд хөрөнгө оруулаад үндэсний том төмрийн аж ахуй үйлдвэр байгуулах гэдэг ингээд явж байгаа төмөр зам дотоод тэр чи би хийж өгсөн тийм бодлогоор. За ингээд нефт олзуулагчид бас тэнд байна нэг танхаа ядууж хятад нефт олзуулж исэн. Тэрийг бол шалгал шүглэг хийж бас татвар төрөөстэй болгож зэгцэлж өгсөн. За аж үйлдвэрийн парк, аж үйлдвэр, жижиг дунд үйлдвэр, аж үйлдвэр гэсэн юмыг ярьдгүй байхад нь ярьдаг болгоо тэрийг бас хуульчилж баталгаажуулж өгсөн. За ингээд яриад ивэл өнөөдөр жингүй ярина л та. Ер нь бол энэ талаар миний тэр YouTube дээр байж байна. Яг аль яамныг одоо энэний оронд очиод ажлыг нь хийж хийвсэ гэсэн тийм яам харагддаг. Яг одоо сайтын судал. Гэхдээ яг вэ одоо нэг заачих нь асуулт юм тань. За нэвтрүүлгийнхаа дөрмийг хуулиа барих хэрэгтэй тий. За 3 дахь асуулт. Цэрэн дөрж сугар гэдэг Facebook нэртэй хэрэглэж асуусан байна. За таныг үйлдвэр худалдааны сайд байхтай холбоотой асуудал байна. Жижиг 5 толгойн 4-8 дугаар ам хоёрын хоорондох төрийн хөрөнгөөр хайгуулагдсан хамгийн гол ордыг үйлдвэр худалдааны яамны сайд байхтай Хятадын Дайцуку нэр нь худлаач гэж магадгүй гэж байна. Компанид өгсөн байдаг. За дараа нь энэ үл өчмгөө болсон. Та энэ компанитай ямар холбоотой юм бэ гэсэн асуулт. Тэгэхээр худлаа ярьж байгаа маа. Ер нь бол 5 толгой дээр хоёр л эзэмшигч биш үү? Нэг нь Ажнагийн Батэрдэн гэдэг нэг хөр байдаг. Тэнд тэр хуучин 5 толгой дээр нэг орд ашигладаг. Нэг нь бол одоо Energy Resources компани байдаг шүү дээ 5 толгой дээр. Ер нь энэ орд бол улсын хөрөнгөөр 100% хайгуулын ажлыг нэгээд техник эдийн засгийн үндэслэлийн баталчихсан орд. Тэгээд тэн дээр бол Energy Resources компани дээр тэр Дайцку гэдэг нэг жижигхэн талбайны эрх зөвшөөрлөн мэдлэн тэнд байсан юм билээ. Тэгээд тэн дээр Дайцку гэдэг компани бол хөрөнгө оруулалтаар хамтарч ажиллаж ирсэн юм билээ. Тэрийг бол надад нялзаагаад нагаадах шаардлага байхгүй. Яваад очиод бүх түүх архивыг үз. Одоо буян компани ч юм уу жаргал сайхан ямар нэгэн тэнд лиценз байна уу бол байхгүй. Тэр бол дахиад яг улс төрийн нөгөө сөргөлддөг өрсөлдөг нөхдүүдийг яварга. Өөр Дайцуку компаниас өөр юм холбоотой юм асуудал бол тухайн үед бол байхгүй. Харин байхгүй болохоор чинь ямар нэг юм наагаад байна шүү дээ. Үгүй ч байсан тийм гэж яагаад наадаг үстэй. Тэгээ тэрний нэг үлгэрэл байхгүй. Энэ Дайцукугийн компани захирлын хэн гэдэг вэ? Мэдгүй.
Тэр би яаж мэдэх вэ? Мэдхгүй. Мэдхгүй шүү дээ. Ямар ч холбоогүй. За ингээд 3 дахь асуултыг би мэддэг ч байсан би өөрөө биш л үйл болоо үсттэй. Тэ уг нь бол таньдаг болов гэж асуусан. Танихгүй би яаж мэдэх вэ энэ олон компаниудыг тий. Ямар нэгэн холбоо бол байхгүй. Байхгүй яг хуу тэр нөхдүүд бол одоо юм чин мэдээллийн цахим мэдээллийн 90 100 амьдарч байна. Газар юу ашигт мөнгөний газар руу ороод кадастрын албанаас нь очиж асуугаад бүгдийг гаргаад YouTube дээр тавьчих хэрэгтэй. Үнэхээр тийм баг. Ер нь үйлдвэр бодлооны хувь амьдралдаа гоё ингээд бас нэг хэрэгцээтэй хийсэн зүйл чи яг юу вэ? Хувийн амьдралдаа юу? Оо би хувийн амьдралдаа хийсэн байхгүй. Хувийнхаа амьдралаас жоохон хассан л баг. Тэ. Үйлдвэр бодлооны яамд явхад бүх машинууд нь явдггүй. Тасраад унтсан юм байсан. Тог хувийнхаа машин тэргийг унжээсэн. Японд очичоод Японы за дараач. За 4 дахь раундын асуулт. За наран мандах гэсэн фэйсбүүк хэрэглэгч асуулт байна. За таны хятад цустай хүн гэхээр дээхэн үед их гардаг байлаа. Хэдийгээр энэ ярианд итгэдэггүй байсан ч телевизийн эфирт хүм мөрөх гээд дайраад байсан чинь хараад үнэн чинь болов гэсэн тийм эргэлзээ төрж байлаа. Учир нь монгол хүн мөргөлдөж зодтолдгоо. Та ер нь өөрөөсөө дэш хідэн үеийг мэдхүү удам судраа сайн мэдж байгаа юу гэсэн асуулт. За одоо наадах асуулт чинь жоохон тийм залхуутай асуулт нэгд. Миний хувьд бол би одоо монголчууд ярьдаг бол 100% одоо цэвэр цусны монгол гэвэл одоо үнд ойртох бол миний угаан авал усан цэрэн энэ хар хорин хийдийн хамгийн сүүлийн хамлан байсан. Нэмэг их минь энэ хужиртынх юм. Заав минь эсний тасархаа хөгн хаалан төрс ихчтэйга. Ээж минь Төв аймгийн сэргэлтэн сум их. Тийм ээ яг миний ээжийн аав нь бол тайж угсааны хүн байсан. Хамаг хөрөнгөний луурдаад булаагаар дээрэндээ ихчтэйгээ хот руу орж ирж исэн байлээ. Тийм л угсааны тэдний тэр үеийн зураг баримт надад бүгд тэр байж байгаа. Би сонгуулаар тэрийг өөрийнхөө юм дээр тавьсан. За ер нь тэгэд хятадууд хизээ хаана тийм айхтар сөрхийн өндөр хятад байд. Хятадууд чинь жижигхэн байдаг шүү дээ. Өндөр хятад жижигхэн мантхар царайтай. Одоо чивтэрийг харах юм бол чи бол илүү тийм урзэг руу харагдаад байна. Намайг харин тэгээд байгаа. Сая одоо энэ Гуандо Харбин хоёр руу харагдаж байна чи юу. Харби урд явж байгаа тантай адилхан өндөр хятадаас яг харагддаг. Надад ингэж харах юм бол Сүхбаатар Моотор бодон санагдсан шүү дээ. Ямар ч хүн хараад хинч надад тэгж хэлж чадахгүй. Алхаа хишээ айсан төрхөн монгол хүн чи ер нь амгалан тийм ээ хэлүүл хэлчин өгүүлөг чин амал авчин монгол эрэгтэйчүүд ийм л байсан шүү дээ. Одоо л тийм нявцгаа бөөрөнхий долгоноор цусар дааж хүний ард нуугдаж хүмүүн хэлдэг ийм л болчиход байгаа. Хэзээ урд нь монгол хүн тийм байсан. Тэр Чингис хааны үед бол бүрч тийм байгаагүй үстэй. Тэр аймхаа бялдуу цусардаач дуракийг бол шууд толгойг нь гаргаад зовчдөг байсан үстэй. Одоо дэндүү олон тийм хүн бий болцсон. Ялангуяа энэ улс төрийн амьдрал тэр чигээр хятадгүй байгаа юу? Байгаа хөө. Байгаа. Та бол мэдгүй юу? Би хятад судлаач биш та. Би өнөөдөр микробиологч биш очиод хүний цусыг энэ хятад гентэй генгүй ухад судалдаг хүн биш байхгүй. За 5 дахь раундын асуулт. Ер нь фэйсбүүк хэрэглэгчтэй сошиалынхаас ирсэн асуулт байна. Ж шинэ баяр энэ одоо хэдэн зуун асуултнаас түүж асууж байгаа шүү дээ тий. Ж шинэ баяр гэдэг фэйсбүүк хэрэглэгч асуусан байна. За мэрэгжлгүй байсан ч хамаагүй олон тал танигдсан бол хин дуртай нэр дэвших юм аа. Жүжигчин, дуучин, спортынхан гэх мэт улсын хурлын гишүүн байсан та. Тэгэхээр улсын хурлын гишүүн байхад мэдлэг боловсрол туршлага юу хэрэгтэй байдаг юм таны бодлоор? Би ингэж бодож байна. Хамгийн гол нь хүнд эх орон ард түмнээ Монголоо гэсэн сэтгэл зүрх байх хэрэгтэй. Дээр нь хүн боловсралгүйч бай, үтэч бай, ёс суртахуунтай бас нэг жудаг гэж ярьдаг ш Монголоор ёс суртахуун жудагтай байх хэрэгтэй. Бусдын бол хүн чаднаа ямар ч юм. Өнөөдөр Дональд Рейган гэх зүгээр нэг кино жүжигч Америкийн ерөнхийлөгч байж байсан шүү дээ. Өнөөдөр Билл Гейтс дээд сургууль төгсөөгүй гэхдээ дэлхийн ертөнцийг энэ мэдээллийн ертөнцийг чинь бий болголоо шүү дээ. Стив Джобс байж шүү дээ. Сургуулаа хийчихсэн. Уучлаарай тэгээд тэд нар өнөөдөр энэ мэдээллийн бүх технологиудыг хийсэн. Тэднэрт ганцхан авах юм байсан байхгүй даа. Сэтгэл зүрх байсан байхгүй. Тэгээд жудаг гэж юм байсан байхгүй даа. Тэрнээс хүний ардаас хүмүүн хэлдэг, хулгай хийдэг, худлаа ярьдаг, долгиондаг тийм байгаагүй л байхгүй даа. Тийм хүмүүс бол хизээч харин өөрчлөгдөхгүй. Ард нь сургууль төгсөөд профессор болоод ч тэр хүмүүсээс юм гарахгүй л байхгүй. Тэгэхээр эхлээд сэтгэл зүрхтэй байх хэрэгтэй. Эх орноо гэсэн, ард түмнөө гэсэн. Тэгээд бас нэг хөгжил дэвшил рүү хардаг байх хэрэгтэй. Дандаа нэг хоцрогдсон юм яриа түүх яриад байх биш. Энэ ертөнц маань хаашаа өгч чинь. Тэгвэл бид нар энэ
зуунд энэ Монгол улс маань хаана байхын энэ ертөнцийн хөгжлийг энийг мөрөөддөг байх хэрэгтэй. Энэ л бидний амьдрал чухал өөрчлөлтүүдийг авчрна шүү дээ. Ер нь бол. Тэгээд мэдхгүй зүгээр одоо энэ дээгүүр харж байхад нэг л олон англи хэлтэй, арай л араб хэлтэй, вьетнам хэлтэй өчнөл юмнууд тасыг нь үзэх юм бол тийм л байт юм бэл. Тэгээд юу хийцээ? Хаана угаа? Яагаад энэ ард түмэн тэгвэл ийм хоосон ядуу ажил хөдөлмөргүй залуучууд ингэж амьдардаг? Тэгэхээр энэ юу өгүүлэгдээ? Сэтгэл зүрх өгүүлэгдээ шүү дээ. Тэгээд амиа бодсон, хувийнхаа амьдралыг боддог, бусдын тухай боддоггүй, бусдыг хайрладаггүй. Тийм учраас энэ юм явахгүй байгаа байхгүй. Тийм учраас би бодож байгаа зүгээр илүү боловсруулаас илүү сэтгэл зүрэхтэй хүмүүс энэ улс төрийн ажилд оролцоосоо гэж бодож байгаа. Сэтгэл дээр шалгуурыг нь таних хэцүүлдэ туршлагын тухай бас тодорхойлж асуусан. За яг нэг ингэж энэ түргээр авчи. За 6 дахь раундын асуулт. Мөнх болд мөнхөө гэсэн тийм иргэнээс асуусан байна. За сүүлийн үед олонний анхаарлыг татаад байгаа төмөр замтай холбоотой асуулт байна. За Жинко Батулгын гэх улс төр бизнесийн бүлэглэл болон MCS компани гэх улс төр бизнесийн бүлэглэлийн хоорондох зодооны зөрчил ширүүсэж байна. Жинко Батулгын багийн хэд хэдэн хүнийг Интерполоор хайж зарим нэг нь хоригдож байгаа. Саяхан гэхэд 2 эмэгтэй туслахыг нь баривчлаад байгаа. Нөгөө талаас бол MCS Energy Resource Rail компани захирлыг баривчлаад сулалсан гэж сонслоо. Энд иргэд эргэлзэж бас талцаж байна. Улс их орон чохирж байна. Та тэгэхээр улс төр бизнесийн цөмдөнд байдаг гол тоглогч хүний хувьд бүгдийг боддоор харж байгаа. Яг альнийх нь буруу юм бэ? Харж байгаа. Ер нь бол хууль бүх хүнд ижил тэгш эрх тэгш үйлчлдэг байх хэрэгтэй. Нэгд. Хоёрт ер нь бидний одоо энэ сүүлийн ялангуяа 20 жил энэ улс төрчдийн авиргүй хариуцлагагүй байдал маань энэ улс орныг мөхөх түргээд байна. Яг ийм замаар ингэж явсаар байгаад Африк улс тэр чигээрээ байхгүй болсон шүү дээ. Хамаг юм гадныхын далдаад дарга нар нь бүгдээрээ авилгалд автагдаад тэгээ одоо иргэдэн өвчтөө нөл халдварт өвч ажил хөдөлмөргүй манайх тэрлүү маш эрчимтэй явж байгаа. Энэ хоёр компани яг альны энэ бүлэглэлийг альнийх нь буруу би энэ бол их санаа зовж байна. Тийм учраас Energy Resource гэдэг компани толгооноос томцсон тоглоом тоглож байгаа хгүй. Тэр нь бол одоо 5 толгойг аваад хэдэн миллиардыг аваад нэг хэдхэн гэрүүл өөрсдөө тэр бүмтэн болгоод ингээл жигтэйхэн гоё болчихно гэж мөрөөдөд байхгүй үгүй шүү дээ. Энэ том ордуудыг Монголын төр бүр концессийн гэрээ хийгээд 40-50 жилийн хугацаатай тэр худалдаа авахч Япон, Солонгос, Итали эднэртэй гэрээ хийгээд тэндээс орж ирсэн орлого нь энэ Монголын 3 сая ард түмний ажил амьдралыг сайн сайхан болгоход зарах ёстой. Тэгээгүй одоо тэр Energy Resource гэдэг компани бол одоо баларчаад байна шүү дээ. Асар их хөртөө одоо өөрөө Монголын төр дээр бичих гэж байна. Тэгээ 5 цогог үгүйсэл аваад тэнд хөрөнгөний бирж дээр хувьцаа гаргаж хагаад өөрөө хах гэж бодож ирсэн. Тэр нэг юм зогссон. Одоо өөрөө Монголын төр рүү юулах байх вэ? За тэгээд хажуугаар нь бас нэг төмөр зам гэдэг нэг асуудал гараад ирж байна. Худлаа үнэ мэдэхгүй. Гэхдээ хэрвээ үнэхээр тийм хариуцлагагүй тэр их мөнгийг юу ч хийгээгүй өрн тараа хийсэн бол хуулийн өмнө хариуцлага хүлээх хэрэгтэй шүү дээ. Тэгээгүй тэр хүмүүст албан ёсоор тэр юм буруу байгаа гэсэн. Шалгаад тэрийн үнэн худлаагийн энэ хууль хяналтын байгууллага гаргаж ирэх хэрэгтэй шүү дээ. Баахан сүржин чигээл дараа нь тийм юм байгаагүй байна биш юм байна. Бид нэр буруу бодож ирсэн байна гэвэл бас хэцүү яа. Тийм учраас хууль хяналтын байгууллага энэ асуудлыг шийдэх хэрэгтэй л үү. Ер нь бол хуулийнхийнх нь аль нэг талынх нь зөв буруу гэж хэлэхгүй байна л да. Ер нь ганц энэ биш те. Манай энэ бүх салбарч одоо дуусчихад байна шүү. Гэхдээ та ер нь айгаад байгаа шүү нэ сая. Гэхдээ юунаас нь айх юм? Би зөвхөн хүний хэлс хэрэгт хязгаарч үтгэж байгаагүй. Ягаад тэгэхээр би тэр хүмүүсийн би өнөөдөр хуулийн ажилтан биш. Тэр хүмүүсийг би байсан бол одоо энэ төрийн эрхийг авсан байсан бол би тэр хүмүүсийг бүх юмнаас чөлөөлнө. Наадах асуудлаа эхлээд шийд. Үнэн худлыг нь гаргаж ир. Тийм ээ? Тэрний дараа наадах асуудлыг чи яарэ. Тэрнээс биш одоо наан худлаа үний яриадаг яах вэ? Тэгтэл миний буруу байдаг. Би зүгээр таамгаар цэжний хонгоогоор тэгсэн байна гэд яриад иж болохгүй шүү дээ. Тэгэхээр одоо урдцлаад байгаа айх нь бол зөвлөдөө тань. Гэхдээ айгаад байх юм биш. Ёс суртахуунтай байх л асуудал ярьж шүү дээ. Юунаас айсан тэр чинь. За найдах асуулт хоёлаа жоохон хальжлаа. За намуу ингээд нэг фэйсбүүк нэр хэрэглэж асуусан байна. За энэ бүр баримттайгаа явуулсан байсан. Би тэр линкийг нь үлдээч гэсэн. Монголын мэдээ сонины 2012 оны 4-р сарын 13-ны дугаард бүгд найрамдах намын дарга жаргал сайхантай сэтгүүлч бэд энэ одоо надтай адилхан нэртэй.
сэтгүүлч Б давгийн хийсэн ярилцлага энэ 7 сарын 1-ний хэргийг санаатаагаар үйлдсэн болов уу гэсэн гарчигтай юм ярилцлага байсан юм байна. За энэ гарчигтай гарснаас үүдэн бүгд найрамдах намын дарга жаргал сайхан тус сонины үйл ажиллагаанд саад хийж хэвлэлтэнд нь хяналт тавьж сэтгүүлчийг нь утсаар удаадараа дарамтлсан гинэ. За мөн Игэл телевизийн сэтгүүлчийг би чиний ажилтан юм уу гэдээ мангастаж байсан санагдаж байна. Ер нь таныг сэтгүүлчдийг их дарамтлагдаг гэж сонслоо. Бүр айлгал сүрдүүлэхдээ танхаа хүмүүстэй хүртэл цуг явдаг гэж ярилцдаг. Сэтгүүлчтэй яагаад тэгээд тэрсэлтэй тэгээд уурлаад уцаарлаад идэх юм. За. Тэгэхээр нэг ийм асуудал байна л да. Өнөөдөр бид ардсан нийгэм байгуулахыг явж байна. Энэ ардсан нийгэмд бол дөрөвдөх засаглал бол маш чухал. Энэ бол сэтгүүлчдэг хэлээд байгаа. Хараад бус, хинээс ч хараад бус энэ мэдээллийнхээ их сурвалжийг бий болгож энэ ажлаа явуулах хэрэгтэй байтал манай өнөөдөр сэтгүүлчд юу болж ийнэ гэсэн чинь ордон дотор дарга нарын захиалгаар бусдыг гүйжирдэн гүтгдэг, доромжилдог, тэднээс авилгал авдаг, тэднэрт шагнал авж гадаад дотоо дэмий тэмдэг. Ийм сэтгүүлчд болчиход байна шүү дээ. Тийм учраас энэ сэтгүүлчд жоохон энийг энэ ёс суртахуунгүй байдлаа засаа. Нэгдүгээр асуудал. Хоёр дахь асуудал. Одоо би энэ 25 жилийн ухамсарт амьдралдаа энэ бүх одоо хэвлэл мэдээлэл телевиз радиог одоо надыг ярилцлаганд орооч гэж урьж хахад би хийцээж татхал байгаагүй. Үргэлж бүх ажлаа хийж байгаад гүйж очиж ирсэн. Би хэзээ шагнал эрдэг 7 урамшуул дэмнэгч байгаагүй. Тэ сонгуулиар тэр үтгэл одоо энэ телевиз радио бол одоо бүгд найрамдах намыг сурчлаад өгөөч гэвэл асар их мөнгө нэхнэ. Тэгсэн мөртлөө. Тэгсэн мөртлөө өнөөдөр яагаад өдөр тутам амьдралдаа надыг дандаа гуйж тэгвэл ярилцлага авдгийг. Энэ асуудлыг бас бодох хэрэгтэй шүү дээ. За дараа нь эдэр тийм болдог. 7 сарын 1-нд 4 залууг удаал өчнөө залууг шархтуулчгаал ингээд хүний эрх зөрчил байжсэн Монголын төр. Би намын даргын хувьд ганцаараа телевиз радиогоор тэр залуучуудыг энэ хүний эрх зөрчиж байгаа асуудлыг шүмжилж ярьж ирсэн. Тэрний хариуд надыг шоронд хийж илээ шүү дээ. Баяр гэдэг хүн тэр генералдаа үүргүү гэж тэгжсэн. Тэгээд надыг тэргээр айлгаад бол нэмэргүй бах. Надад нэг хайгаад би буруу би танаас өөр юм асуусан хийгээгүй лайхгүй. Тэгээд яг тэр үед дахиад таны яриад байгаа наад сэтгүүлч чи яасан гэж жаргал сайхан сагсанд чулуу түгээд аваач чулуу шидэх гээд бэлдчихсэн юм байна. Тэгээд жаргал сайхан энэ юмыг зохион байгуулсан юм байна гэдэг ингээд бичээлээс. Тэр ийм ёс зүгүү сэтгүүлчтэй яаж ярих цаг болсон тийм ээ. Тэгэхээр энийг бас ойлгох хэрэгтэй юм. За 9 дугаар раундын асуулт нэвтрүүлэг маань ерөнхийдөө бас дундаасаа хоошоо орж байна. За сэтгүүлч радио телевизийн сэтгүүлч Сүхбаатар гэдэг хүний асуулт байна. 2008 оны улсын хурлын сонгуулийн үр дүнг зарлсны дараа хүмүүс буян компани байранд цугласан. Дараа нь Монголын түүхэнд 7 сарын хэмээх та бүхэн сая одоо дурдсан харамсалтайгаар бичих зүйл явуулсан. Жагсаал цуглаа гэхэд тэнд байсан цагаан микроавтобус болон анх урайлж байсан цагаан олов танаа буюу буян компани өмч гэдгийг хүмүүс бол ярьдаг. Та ер нь тэр үйл явдлын гол шалтгаан бий болчлоо доо. Ер нь тийм дотроо жоохон тийм гэмшсэн үе байдгүй танд. Надаа хизээч тийм юм байдаггүй, байх ч ёс байхгүй. Монгол хүний их хаан зөрчиж байна. Би тэнд очиж өмөр нь өмгөөл. Тэр 7 сарын тэр урд сонгуулийн зарсны өмнө өмөр нь өмгөөлн. Заяа урд өдөр нь бид нар хаан хинтэйгээ цуглах нь миний л асуудал. Хинтэй хоол идэх нь миний л асуудал. Тэгэхээр наадах хүндээ дэмий юм донгосод хэрэггүй баха гэж ингээд дамжуулчих заяа. Яагаад гэж наадах хүн чи ардын намын төлөөлөл заяа. Ардын намынхан тэгж Монголын арчлалыг эрхчлөөг нухчинд арах гэж 7 сарын 1-ний тэр цагаан микро танах баяр гэдэг хүн санаатаагаар өдөртөн зохион байгуулж энэ ажлыг хийсэ. Заяа өнөөдөр шийдэл аваагүй шүү дээ. Өнөөдөр цагдаагийн дарга нар л ял авсан. Яагаад тэр улс төрчид хариуцлага тооцдоггүй юм. Өнөөдөр Каддафиг тэгээд хүний эрх зөрчиж өчнөө хүний амь насыг бүрлэгсэн хэрэгээр цаазаар авсан шүү дээ. Олон улсын хууль шүүхтэр авчиж байгаа. Каддафиг бас цаазаар авлаа шүү дээ. Яагаад манай дарга нар хариуцлага үлддэггүй. Тэгээд гол буруут нь хэнийг гэж боддгийг. Монгол ардын намын удирдлага байсан. Би тэрийг тодорхойлт хэллээ шүү дээ. Санжин баяр хэлэх гэдэг нь. Өөр хэн байх юм тэгээд. Санжин баяр чинь сайд байсан байгаа зү. Санжин баяр намын дарга байсан байгаа зү ерөнхий сайд. Тэр хүнд энэ асуудлыг зэгцлэх ёстой шүү дээ. Тэр үед инх хоёр намын дарга, инх хоёр ерөнхийлөгч байсан байгаа зү. Үүмэнийг ихлүүлсэн шалтгааныг таны гэж Үүмэнийг ихлүүлсэн шалтгаан сонгуулийн тэр цагаан микро цагаан хоолой таны. Тийм, хоёулаа чи асуулт тавиад би хариулж байгаа юм чинь бити чанга дугаар надаас илүү. Тэгэхээр үүмэнийг зохион өмнө болсон шалтгаан иргэдэг төрхөрж
саналын дуурдж, эргчлэн дээр нь дэвсэж, нулимж, эргчлээр нь буудсан учраас тэр иргэд болсон юм. Харин тэгээд зогссон нь их юм. Одоо дахиад цаашдаа энэ 3 сая хүнийг ингэж доромжлоод байх юм бол энэ 3 сая хүн дэвчихгүй байхаа. Тэр үед сэтгүүлчид харин хаана байх уу гэдгийг бид нар бодох хэрэгтэй байна. Ойлгосноо? Тийм учраас наадах чи ардын намын явраг. За. За. Тэгээд дээр нь би нэг юм хэлсэн. Би за дараач асуулт. Яг наад таны нэмэлт тодорхойлгыг авчи. Дараагийн асуултаас өмнө. Зөвхөн би чамаас одоо сэтгүүлчдэг чи өөрөө сэтгүүлч учраас мөрөө тэнэлтэй. Чи тэр нэг нараа гээд нэг дуучин эмэгтэйг дуудаж авцарчаад чи чин баарн дэвштэй ингээд хүнд аюу арх хаягалж өгдөг ажил хийж исэн байж тээ гэдэг. Тийм ээ? Энэ асуултхан мөн үү? Өнөөдөр Аз юм уу Европын бүх оронд оюутнууд нь баар, ресторанд үйлчлэгч хийдэг юм аа. Аяг тав угаагч хийдэг юм аа. За яг би тэрийг ойлгохгүй. Агуулгаас өөр юм яриа. Үгүй би өөр юм ярьж байна. Тэгтэл чамайг би өнөөдөр Япон явуулчихад чи тэнд очиод юу хийх вэ? Би зүгээр ширээний хүүхэн гэж ямар ажил хийдэг тухайд асуусан байхгүй юу? Та бас бүр тэр тухайн яг бүр чи тэр тухайн ярих хэсгүй байхгүй. Ягаад гэж эмхтэн хүн штэ. Тэгэхээр ширээний хүүхэн гэхээр манайхан чи ширээний хүүхнийг явуулдаг бие үнэлэгч гэд ойлгоцсон л байхгүй юу? Тэрийг л асуусан. Тэр чинь буруу л байхгүй. Чи эмхтэн хүнийг тэгж та нэвтрүүлгийн өмнө би танд залруулж хэлсэн штэ. Эмхтэн хүнийг тэгж болохгүй аа. Тайлбар байхгүй тань дээр. Тухайн хүний мэдээлэл дээр нь үндэслээд би асуултаа сонгож авсан. Хүмүүсээс ирсэн асуулт. Би бэлддэггүй. Энд чинь нэг зүрх, энд чинь сэтгэл эднээс байхаа зүтэй. Тийм учраас хоёулаа ир юм байна. Бас нэг эмгтэй хүн хайрладаг байх хэрэгтэй шүү дээ. Асуудал тэр авьяастай байна уу, мундаг байна уу, их хурлын гишүүн болно уу? Тэр хүний өөрийнх нь эрхийн асуудал. Эмгтэй хүнийг эмгтэй хүн гэдгээр нь доош нь дор тэгж болохгүй. Асуудал энэ л байхгүй. Популизм гэж. За болиё. Дараагийн яг чи надад популизм гэх гээд ээж магадгүй. Гэхдээ эмэгтэй хүнийг бүр бүх нийт дэлхийд даяар тэг доош нь хийж болохгүй. Заяа. Чи ширээний хүүхэн байсан юм уу гэж. Ингэж хүн асуугаад байх юм. Чи тийм асуулт ирсэн чи асуу. Тэр чи годомжид явж байгаа хүн ч гэсэн асуух хэрэгтэй. Чи тэгвэл асуухгүй байх хэрэгтэй. Заяа. Би тэрийг би одоо чиний орон нэвтрүүлгийн дүрм жаргасан. Би чиний оронд байсан бол тэрийг асуухгүй. Хөөш нараа. Энэ харийн нэвтрүүлэг шиг миний нэвтрүүлэг жаргасан. Чи чиний хорол дэвших бол яах гэж байгаа юм? Нараа. Чи энэ ажлыг хийж чадах уу? Тэгвэл манай нэвтрүүлэг тийм нэвтрүүлэг ш. Одоо миний дүрмээр яваад хөөж жаргасан. За тэг. Одоо чиний дүрмээр. Би ярих юм ярьчлаа. Чиний нарагийн сурчлагыг хийх гэж ирсэн юм Оо уу? нараагаа дэмжиж болно шүү дээ. Тэр ариун гээл нэг эмээ тэнд байж л байна. Яадрын тэгээд. За дараагийн асуулт руу гоорё. Халиад явчих юм доо та. За нараа төмөрс үх гээд бас нэг юу асуусан байна. Хүн асуусан байна. За улс төрд олон дайсантай байхаа Монголын улс төрөөс гараасай гэж боддог хамгийн ихээр боддог 3 хүний нэр зохиож хэлээж гэж байна. За шууд яг нэрлэлчих. Одоо бөөрийг хэлж тойруулах. Гэхдээ яг хоо. За тэр баярыг гараасай гэж бодож байна. Инх хоёрыг гараасай гэж бодож байна. Суу батулдыг гараасай гэж бодож байна. Тэ. Ямар шалтгаанаар? 3 хүн гэсэн. Уг нь би 20 хүн гаргамаар байна. Дагуу цаашаа тоочод хэлээгүй. За ирсэг одоо тэр. Ямар шалтгаанаар сүү батулдыг Монголыг асар их өрөнд орсон. Сүү батулдын үед ер нь баяр хоёр засгийн газрыг ээлжиж барьж байгаа хооронд Монгол улс 3 миллиард долларын өр зээл тавьсан. Тэр мөнгийг яасан энэ тал дээр цацаад асгасан. Хариуцлагагүй хүн шиг. Дараач асуудал. Асар ашигт малтмуудын хүн дээр байхад энэ том ордуудыг улс орныхоо төлөө ард түмний хөдлөө улсын өмнөөс эргэлтэнд оруулж эдийн засгийн эргэлтэнд оруулах байсан. Үгүй тэгээгүй хувийнхаа бизнесийг л урдаа тавиад гүгээд байсан. Тэр нь ухаан удаг байсан. Заяа. Тийм учраас энэ нөхдүүдийг дахиад битгий энэ улс төр саадуул гэж хэлэх гэж байгаа. Та инх хоёртай чинь таач бас нэг хэсэг хөдөлгөөгөө холбоол ер нь бас нэг балиа шиглээд явж исэн цаг бас байгаа хаа. Би нэг хогийн амтнуудаа нэг олонх нь нэг хүнийг ингээл тал талаас нь өшгөлөөд нүдэд ихаар би өмөрөөд идэг байхгүй. Хүнийхээ энэ миний өөрийн муу одоо ёс суртахуун гэх юм уу да. Одоо таны годамж нэг 10 залуу өмөрөөл би хараад зогсоод байж чадахгүй чамайг өмөрнө. Яг чи над руу дайрж ил байна. Тэглээгээд би чамайг өмөрнө. Энэ монголчууд ер нь тийм шүү дээ. Нэгийг нэг хэсэг нь нэлээд олонх нь нэг хүнийг дэрдэхэд үл өмөрдөг байхгүй да. Тийм учраас би энэ хоёрыг бас нэг өмөрч хамтарч явж ирсэн үнэн. Гэхдээ энэ хоёртой бол хамтарч улс төр хийхгүй чадахгүй. Яг тэгэхээр тэр хүн дууссан ёс суртахууны хувьд чадахгүй юм билээ. Хамт юм хийж. Таныг улс төрөөс гараасаа одоо болчихоосэй гэж бодож байгаа хүмүүс байгаа ш. Яг бол та 6 удаагийн парламентын сонгуульд ганцхан удаа сонгогдсон шүү дээ.
Тэгээд одоо тэг юм болж болдгоо юм. Тэгээд ингэж мөнгө зараад одоо тэгээд тамираа бараал уураа бараал нэрвтэж явж байгаа зүгээр сайхан лагерын байшинд амьдарч байгаа. Заавал ийшээ мөнгө зараад ороод их шаардлага. Наадах чинь чих амархан сайхан санал байна л да чиний хувьд бол. Тэгэхээр миний хувьд бол би тэгж боддгүй. Миний хувьд бол би сонгуульд орно, хүн хөтлөө орно. За юу. Хизээ болчихгүй гэхээр хизээ энэ улс орон зэгцэрнэ. Хизээ ард түмэн айтайхан ажил хөдөлмөртэй айтайхан амьдралтай болно. Тэр үед нэг санаа амар явах ба. За дараагийн асуулт. Уучлаарай яриаг чинь тасалчих. Хүмүүс нэг үзэгчд маань зочныхоо яриаг их тасалдаг гэд намайг их шүүмжлээд байдгийг яалтчгүй нөгөө дөрмөндөө зархитгаас бас аргагүй шүү. Энийг сануулчих хэрэгтэй байх. За. Иргэн мөнх холроос асуусан байна. За, ардын намайг засаг барих үед буянгийн жагаа Монгол ардын намайг муулаа л гэдэг. Ардчлан намайг засаг барьж байгаа үед мөн л ардчлан намд мó ерөөсөө л энээс боллоо гэдэг. Ирэх сонгуулийн үр дүнг ямар байгаасаа гэж хүсэж байна. Гэхдээ ойлгомжтой шүү дээ. Уг нь бүгд найрамдах нам гараад эн чинь бодоо данцангой хөрхий Иргэн баян бол улс баян, Швейцар руугаа улс мэт хөгжцгөөе бүгдээрээ гэж явж байсан. Хөрхий тэд нар бол чадаагүй. Большевикууд, коммунистууд эднэрийг бүгдийн амь насын бүрлэгэд тусгасан шүү дээ. Ард иргэн ах дүүтэй хэлмэлдүүлээд. Тэгвэл шинэ зуунд бас нэг бодоо данцан байдгийг шүү дээ. Тэрний нэг нь энэ бүгд найрамдах нам, бүгд найрамдах нам бол засгийн эрх барих хэмжээндүүд хизээж очихгүй гэдэгтээ би бол санал нийлдэг. Би тэгж бодохгүй байна. Одоо өнөөдөр энэ бүх залуучууд юу хүсэж байна вэ гэхээр хөгжил дэвшлиг хүсэж байна. Чинэлэг сайхан амьдралыг хүсэж байна. Гоё амьдрыг гэж бодож байна. Яагаад Монгол хүн заавал гуйлах чинь байх хэвээр. Яагаад заавал ядуу байх хэвээр. Яагаад заавал хүн дарлуулах хэвээр. Яагаад Солонгост очиод хогийн ажил хийх хэвээр. Яагаад дандаа энэ тэнд хүний ад шаар болж явах хэвээр. Энийг би зөвшөөрч чаддгүй юм да. Чамд гэж хэлэхэд мөн ялгаагүй миний өвөө данзан бодооч гэсэн тэгж бодож ирсэн юм билээ. Тэм учраас тэдний тэр үед тийм ухаантай хэлж ирсэн байж Иргэн баян бол улс баян. Тэм учраас дарга баян бол ард түмэн гуйлагч болдгиймаа гэдэг үлгэрийг энэ хоёр нам зохиочод байна. Би болохоор Иргэн баян бол улс баян гэдгийг би болохгүй яваад байгаа байхгүй. Тийм учраас бид нар ялна олонх болно заяа. Тэрэнд санаа зовдгоо. Бүх хүмүүс тэгж чамаас устна бүгдээрээ тэгж ярьж. 2016 онд уу? Тий. Чи Туркд өстө 25 жил төр барьсан нам нь сонгуулийнхаа хуулийг өөрчлөөд маяглаад өөрсдөө гарна гэж айлгалтад байсан. Яасан тэгсэн огт төр барьж байгаагүй нам нь 100% ялсан шүү. Бараг 99%. Өнөөдөр Туркийн тэр улс эдийн засгийн аваад болсон шүү танаа нам байгаа. Яг байна. Хэдэн 100 мянгаараа байна. Жага аха танаа нам олон холоо сонгуульд явах юм бол тэр Америкт байгаа, тэр Японд байгаа энэ зөндөө олон залуучууд би тэгвэл улс орноо хамтарч энэ улс орноо өөдөн татмаар байна гэд мянгаар байж байна. Яг намын батлагтай хідэн гişүү гэдэг үү тэр юм. За бид нар бол нэг батлага ханасгүй үдгүүл дээ. Гэхдээ ер нь бол 70,000 хүн байна. За баярлалаа дараагийн асуулт. За энэ ямар жуул асуулт бэлдсэн бэ? Наадах чинь чи одоо телевизээр Facebook шуугуулаад байсан одоо аимшиг юм болох юм байх гэдээсэн. Наадах чинь бол одоо зүгээр миний хувьд бол би энэ асуултыг бэлддэггүй юм байна. Та үзэгчдийг жуул гэж хэлээд байгаа юм уу? Үгүй чамайг хэлж байгаа юм. За. Би үзэгчдийн асуултыг сонгож байна. Ямар хэрүүлчин чинь? Та чи харин агуулгаас халиад өөр юм ярих юм ба шүү дээ. Надад бас дайрч тоглох цаг минут явах гээд. Үгүй чи рингэн дээр хоёулаа байлдан зодтолтон гэсэн тэгээ хаана байгаа. Гээд нэг нь цэцэрлэгийн хүүхдүүчийг асуулт хариулт яриад зогсоод байхаар чинь. За. Цензургүй ярианы хөтлөгч, сэтгүүлч мөнх баясгалан гийн асуулт байна. За би танд их санаа зовж байна. Үеийн хүмүүс чинь өндөр барилгатай болоод байна. Харин та сүнс сүхтэй гэж сүрхий хэлэгдэх ганц өндөр балгастай. Энийг нэг тийш нь болгочихооч. Эсвэл бурхны номоор нэг сайхан ариутгаад Монголын ард түмний төлөө эмнэлгийн барилга болгоод өгчөөч. Чадах уу? Би Монголын ард түмэнд шүү дээ, тийм ээ. Ер нь бол хэрвээ бид улс төрийн энэ сонгуульд амжилтанд хүрэх юм бол хамгийн орчин үеийн эмнэлгүүд барьж байгуулъя гэж бодож байгаа. Тэргүй. Дээр нь хотын төвд тэр би энэ мөрийн хөтөлбөрийн тухай асуугаагүй шүү дээ. Балгас тунд хоёулаа эмнэлэг барьж яах юм. Тэрийг тэргүй одоо энэ жил янзлах гэж байна. Зураг төслөө хийцэн байж байна. За юу. Тэр нь бити байн ингээ өнгөлцөө санаа зовоод байдаа. Өөр зөндөө энэ хуучин Жамби Вашингтон зөндөө л байж байгаа шүү дээ. Тэрний төлөө санаа зовгүй. Ганц мөнх баясгалан гэдэг үг санаа зовж байгаа шүү. Энэ зөндөө олон хүний асуулт. Манай мөнх баясгалан бас гайгүй хүүхэн шүү дээ. Би сэтгүүлч дотроос мөнх баясгалан харин овоо юм уу гэж боддیں۔ Хөрхий. Бас нэг шудраг, бас нэг хариуцлагатай юм ярьж байгаа. Мөнх баясгалан харин их хурл дэвшээсээ тэгвэл би дэмжинэ.
Тэр хүүхэн бол харин юм хийхээр юм билээ шүү. За агуулгаас айлахгүй. Энийг хэрвээ зүгээр улс ингээд эмнэлгээ болгоод авъя гэх юм бол та өгч чадах уу? Өгөхгүй чи бити надыг тэг дорт хий өгөхгүй би зүгээр энэ улсад зөндөө эмдэг барьж байгуулъя гэж бодож байгаа. Гэхдээ тэгээд та нөгөө юу яалаа одоо сайхан болгоноо ингээд байлгаад их балгас хэвээрээ зөндөө олон жил байж. Яг өчнөө олон жилийн өмнө гэсэн. Таны найдах чинь миний уурыг хүргэсэн асуулт биш вэ л дээ. Зүгээр жоохон залхуутаад нэг ямиг аруултаа яриад хахад. Тэгэхээр наадах асуудлууд чинь шийднэгээд хилцэн өөр нэг төр одоо шийдэж явж байгаа. Тийм учраас наад чинь сонирн биш байна. Зүгээр улстай эмнэлэг шаардлагатай эмнэлэг болгоод өгсөн дээр биш ингээд эмнэлэг шаардлагатай байна. Эмнэлгүүдээ бол маш мундаг эмнэлгүүдийг оруулж ирж бий болгох хэрэгтэй байна да. Тэрийг бол мэдж байгаа. Эмнэлгүүдийнхээ барилгуудыг нэмэх хэрэгтэй байна. Эмэгтэйчүүдийн эмнэлэг, төрөх эмнэлгүүдийг нэмэх хэрэгтэй байна. Орон сууцны асуудлыг шийдмээр байна. Би одоо намын дараагийн хувьд нэг юм хэлсэн шүү дээ. Орон сууцыг би танаас орон сууцны хоёроос асуухгүй. Ялгаагүй баяр сонгуулийн сурчлага биш арга сайхангүй. Гэхдээ би нэг ч тэдэнд сурчлаа шүү. Би таныг нэр хүндээ олох гээд энд надыг хамаг ажиллах хаяа чиржирдэг. Би нэр хүндээ бас босгол доо. Чи ялгаа. Би танаас энд яг зөвхөн дөрмийнхээ дагуу агуулгах асуу. За одоо дөрмийнхээ дараачихаа. За дараагийн асуу. Хонх мог дуурхаа үлдсэн үү? За яг дуурж байна. За 13 дахь асуулт. За сүүл рүү гооч төхөж байна да. Сүүлийн асуултууд ястой зүгээр суул асуултууд байна уу? За. Та тэгтээ ерөнхийдөө жоохон бөөрийн хариулаад байна. Яг үнийг хэлэхэд. Гэхдээ бөөрийн ямар бөөр? Яг тоочны хариулт өгөхгүй байгаа. За. За дэгийн төмөр гэдэг хүн байна. Таныг ажилчтайгаа маш дээрэнгүү ханддаг. Жагсааж зогсоогоод нэг нэгээр нь дуудаж ариун цэврийг шалгадаг гэх юм а. Юугийн шалгаад байдгийг. Энэ үнэн үү гэсэн асуулт. За өнөөдөр өштэй тийм ээ. Ажилчин хүн жагсагчоол өмдөө тайлал хумсаа үзүүлэл хамаг бие нүцгэлээ зогсох уу? Яг энэ зүгээр бас ажил албан тийм гадуур ажил дүүргийн шалгалттай бас ингэж байхгүй хаа наадах чинь зүгээр асуусан баг. Хошинсан биш наадах чинь хүнд оромжилж сонгуул зориулд оромжилж байгаа. За тэгвэл яг энэ тодруулаад яг би авсан мэдээлэлээс асуу. Энэ нэг буян компани ажилчдын нэг тийм нийтийн байр байт юм шүү дээ тий. Нийтийн байр биш. Ажилчдын орон сууц байдیں۔ За нийтийн байр гэж хэлсэн. Орон сууц байд юм а шинээр баригдсан. За саяхан гал төмөр гарсан уу? Гал төмөр гараагүй тэнд нэг цаглагаан шийдэн буудаа тэрнээсээ болж нэг тэн дотор нь байсан нэг жоохон дав мав юу гэдгийг шатсан юм шиг үлээ. Тэгээ тэрийг очиод унтраасан байна. Тэгээ тэрүүгээр яваад бас нөгөө хүмүүсийн ажилтныгаа хувийн хариу цэврийг их шалгадаг гэл. Яг энэ дээр зөвхөн амд амьдсан тийм хошиж яриа л да. Тэгээд танай компани ажилт дундаас юм асуу. Би тэгж боддیں۔ Хүмүүс ер нь урт удаанаас л ад жаргалтай сайхан амьдрыг гэвэл хэр буртагнаас салхан. Яг нь буруу наадтай ч санал нэг. Тийм буруу юм уу? Хоёрт гэр орондоо гоё ариун цэвэр сахиад гоё амьдрах нь тийм буруу юм уу? Гоё догчлолттой, аяд тухтай амьдрах нь. Тийм би тэрийг хэлдэг. Та нар гэр энэ сайхан байшинд сайхан догчлоод гоё амьдраа гэж хэлдэг. Тэр тийм буруу юу? Тийм учраас наадах чинь бол нэг тийм сүртэй шасаа. Өрөөндөө дуудаж яж байгаа тамхи татж байгаа нэг хариу цэвэр шалгадаг гэхээр сонирхолтой санагдсан. За тэр бол худлаа авах уу, тийм юмд үнэмшдэг одоо хүн байхгүй шүү дээ. Одоо тийм тэнийг үйлдэл хийж идэг. Тийм учраас над чинь бол худлаа байна гэж би хувьдаа бодож байна. Тийм учраас зүгээр хүний эрхэн таавал их хаддаг нөхөр байлаа л дээ. Одоо тэр мөн нарааг авчирч гаад энэ рингэн дээргээд эмэгтэй эрэгтэй хүн эзэн хаан бокс та нараагаа өөрөө PR үсгэсэн. Би танаас өөр асуулт асууж байна. Би зүгээр нарагийн хувьд бол тэгж бодож байна. Би танаас өөр асуулт асуу. Та надад өөрөө сошиал фэйсбүүкээр өөр телевизэд очиж ярьсан. Яалаа гэж. Би чиний урьдгаар чам дээрээ цаг орж байгаа. Би тэгтээ нарагийн тухай асуулт асуугаагүй шүү дээ. Чиний нэвтрүүлэгтэй холбоотой. За. Зөвлөгөө гэж ойлголоо. Баярлалаа. Авкагийн ухаанаар хандна. Тэр амтан бүгд ярьж байгаа. Дараачих нь. За нэрээ нууцсан танай компани ажилтан нэрээ хэлчихэж гэсэн чи би нэрээ хэлхээс үхтлээ айж байна гэж хэлсэн. Яна ямар амир юм бэ? Таныг жинхэнэ эрэгтэй дарангуулаа гэж хэлсэн. За яамаа дашгүй те. Тэгээд яатсан гин? Буян компани ажилтны цалин бага. Энэ цалингаа ажилчдаа яагаад зүгээр өчөж болдгүй юм бэ? Үйлдвэрийн гологдол дефекттэй бараа бүтээгдэхүүнүүдэд өгөөд энийг цалин болгоод ав гэсэн чинь юу гэсэн үг вэ? Тэгсэн мөртлөө өдөр шингүү зүтгүүлээд байдаг. Тэгэхээр би ичгүй юм уу гэсэн асуулт. Ерөөсөө ичгүй юм. Тэгэхээр би ингэж бодож байна. Ер нь би таалагдахгүй бол. Тийм би их муу хүн биш үү? Айгу муухан. Ааш муутай гэн юу гэлээ? Ариун цэвэр шалгадаг гэсэн, ааш муутай гэсэн. Тэгвэл надтай хамтарч ажиллах шаардлага байхгүй шүү дээ. Өнөөдөр хүний эрхийн асуудал шүү дээ. Дарангуул гэсэн үг юм байна. Таалагдахгүй бол зүгээр яваад өгөл дөө. Заавал яагаад хүнийг муу хэлэн байгаа тэнд байгаад гэдгийг надад өгчдөг. Энэ үйлдвэрийнхээ барааг бүтээгдэхүүнийг цалингийнхын оронд өгдөг нь үнэн үү? Одоо барааг бүтээгдэхүүн хийдэг 90 мөн үү? Тийм үйлдвэр гэж энэ ертөнцийн дээр хуучил тийм ойлголт байсан. Одоо юм хийвэл сайн чанартай хийхгүй бол тэрийг авдаг хүн байна. Тэгвэл бүтээгдэхүүний бол цалингийнхын оронд өгөөд энийг та нар цалин болгож аваарай. Тиймэрхүү тохиолдлууд байдгийн жилийн эцэс болохоор
ажилчдаа шагнадгийн, өгдгийн, авдгийн өөрсдөө ч авах дуртай байлгүй. Дундад цалин хийдэг таны ажилчдаа. За тэрийг хэлээд явах ярьсан шиг. 250-аас 300 Өөрсдөө сая та үнэн үү? тийм 50,000 төгрөг. За. Манай 50,000 төгрөг авдаг. 250-аас 300 ер нь өндөр авдаг бага авдгийн 50-аас нэг 20,000 төгрөг авч байгаа. Та зүгээр ёжлоо тань л та. Гэхдээ яагаад ёжлоод гэж би үннийг тэрж байна. Тэр манай ажилчид их орондоо хайртай байна шүү дээ. Бага идэ, бага унтээ, ихийг хийж бүтээ, бага уй тэгээд сайхан амьдрын улс орноо сайхан болгох гэж бодож байна. Тэгэхээр энэ асуулттай холбоотой яг энэ нэрийн нууцаас иргэнээс ингэсэн байхгүй юу? Жаргал сайхан гол бол 5 сая айгүй. За яг вэ. Чи эмэгтэй хүний хүн дээр наадах чинь бол хинэ. Юм блэ? Даваа. Наадах чинь бол зүгээр яваарах заяа. Сонгуул зориулж надыг за яаж унах уу, нэр нүрийн баг уу. За энэ үйлдвэрийн ажилчныхын нэрийн өмнөөс энийг ингэж доромжлоё гэж бодсон яваарах заяа. Ажилчдын тухай очиод асуух гэж байгаа бол тэнд нэг 400-500 ажилчин байна очиод асуу. Нээлттэй байгаа, цалингүй байна уу, хоол иддэг юм уу, амис бандажгүй явдаг юм уу очиод асуучих. Би бол энийг намын захиалга гэж юусоо итгэхгүй байгаа байхгүй. Би бол тантай санал яагаад гэж интернетээр орохоор мэдв. Ардын намыг ингэ шүмжлэхээр баахан хүмүүс ордон сэтгэлдээ бичээд хүнд оромжилж эхэлдэг юм билээ. Гэхдээ энийг та битгий уус туучаад энэ яг танай ажилчнаас ирсэн. За тэгээд энэ хүн би өөр нэлээ удаа улс төрийн хүн юм чинь. Гэсэн чинь бүр ингэжсэн. Та бол над түрүү чи эмэгтэй хүнийг ихтэй өстөг бол айгүй тийм чухал сургаал айллаа шүү дээ. За энэ бол мэдээж одоо телевизийн өмнө олон түмэнд таалагдах гэж байгаа таны улс төрчийн бас нэг тийм зөв арга бол би тэдгээр чинь цал нэг байна. За гол нь энэ хүн эмэгтэй хүнийг юусоо хүндэлдэггүй маа. За ядчил нөгөө хорихот байсан эмэгтэйчүүдээр босгосон гэж хүчрхэгжүүлсэн үйлдвэр нь өнөөдөр ийм ээ. Гэтэл энэ мөртлөө эмэгтэй хүний хөдөлмөрийг үн цэнийг үнэлдэггүй эрэгтэй данхуулагч гэж хэлсэн байхгүй. Тэгэхээр би яг сонирхолтой талаас ингэ асуу. Ер нь хариултыг бол авчлаа. Тэгэхээр манайхан мөр шүү дээ. Манайд нэг хоригдл ажилддаг бай. Андуурч байна. Хоёр тухайн үйлдвэрээ тэгж хүчрхэгжүүлчихсэн гэж хэлсэн л дээ. Үгүй яага болдгүй. Яага болдгүй. Тэр нааран дээр хөвдөд өмхий чигтэй өрөөнд тавьж байхаар буян компанид ажил хийгээд хэдэн цаас аваад шоронгоос гарчаад мэрэгжилтэй ирээд буян компанид ажилд орох нь юу нь буруу байгаа юм. Тэр нь юунд нь атаасаад байгаа юм. За шорон дугаа эмэгтэйчүүд очоод ирэг тойрлоо. Гар гэр орны тэтгэлтэй тэгвэл. За тийм л санаан зовоод байгаа бол. Энэ бол танай ажилчны асуусан асуулт. Наадах чинь бол гаднаас захиалагтаа тавьсан асуулт байна. Захиалах манай ажилчид надад чигтэйхэн сайн захирал минь гэдэг зүгээр долоохоо одоо сүйд болдгийг чи удаан арчив. Зүгээр очиод асуусан ч болно. Таны ам юу яшин зөрөөд л байна да. За сэтгүүлч дамжин асуусан байна. Энийг гоё асуулт шүү. Та улс төрд мөнгөө хит үрж байна. За. Энэ сүүлийн асуулт. Гэтэл та Монголын хамгийн баян хүн байсан. За. Та ардчлалынхыг ивент тэтгэлдэг байсан. Гэтэл одоо ардчлалын залуучууд танаас хэд дахин баян боллоо. За. Та хоосорч тэд баяжиж байгаа. Энэ шудраг бус санагддггүй гэсэн асуулт. Ерөөсөө ч үгүй шүү дээ. Яагаад гэж та тэр энэ ертөнцийн байж байгаа дөхөхтэй хоёулаа нэг даван дороогоод нэг нөхөнд авчаад хайч нүгүс шатаачтай. Тийм учраас луур булхаа хийж, хулгай луур хийж, авилгал авч, ард түмнийхээ эрх ашгийг уландаа дэвсэж гисгэж, тэгжээд нэг 5 цаас цуглуулад тэр хүмүүс сайхан амьдрна гэж бодож байна та. Би амьдрахгүй хаа гэж бодож байгаа. Миний хувьд бол хүнээс илүү баян болох гэж би амьдраагүй. Би хамар доорх юмад олигтой хий гэж ажил хөдөлмөр хийдэг. Би бусдаас илүү баян болохын тулд харсныгаа өөрийнхөө болгох гэж гүйдэггүй. Тэ өнөөдөр зөндөг компаниуд байна л да. Ингээд бүх юм руу орцсон. Нүүрс, Алт, Зэс, Аялал, Жуулчин, банк, арх ингээд бүгдээр ингээд орцсон. За тэгээ очиод үзэх юм бол тэр баячуудыг үзэх юм болов шүү дээ. Надаас хэдэн зуун мянга дахин өртөө байгаа. Миллиардаар нь. Эргээд хизээч төлөх боломжгүй тийм өрөөтэй л улсад байгаа шүү дээ тэр хүмүүс чинь. Тийм учраас би тэр нөхдөдөд ерөөс атаархдаггүй. Асуудал энд байхгүй. Тийм учраас зүгээр энэ одоо телевиз үзэгчид хэлэхэд хүм ер нь нэг тийм их шунаад хэрэггүй. Нэг л юмыг олохтой. Тэгэхгүй хүний нас цаг хугацаатай байхгүй. Хүрхгүй, амжихгүй. Ойлгож байна уу? Би сая энэ хэдэн жил чинь за бараг нэг 100 гаруй сая доллараар үйлдвэр барьлаа л да. Барилга гэдэг ингээд. Миний хувьд бол тэр айгүй их ажил байсан. Тийм. Хажууд нь бас одоо тэгээд энэ юмаа дуусчаад хангараагүй хорог гэтэл та чинь хангаа надаа өгчих гэдэг ингээд гомдоод идэг. Асуудал энд л байгаа хгүй. Тийм учраас би тэр хүмүүст атаархдаггүй бити санаа зов. За улс төр би мөнгө гаргадаг үнэн. Өнгөрсөн жил сонгуульд манайх бараг 3 миллиард төгрөгийн шахуу зардал гаргасан үнэн.
Энэ бол миний олсон ашигсаа олсон хөрөнгө оруулалт Монгол улсаа хөгжүүлэх гэж байгаа. Тэрнээс тэр мөнгөөр би болно. Чиний яриад байгаа нэг атайхан байшин барьж чаал, сайхан дэш харж ивчээл, массаж чаад, нуруундаа массаж хийлгчээл, гадаад дэмий тэнэнд болно. Үгүй би нэг хөрөнгө оруулалт хийж байгаа. За баярлалаа. 15 раунд нэвтрүүлгийн 15 асуулт энэ хүрээд өндөрлөө. Одоо харин нэвтрүүлгийн төгсгөлд таны ярьж амжаагүй ард түмэнд хэлхийг хүсэж байгаа үг хэлэх боломжийг олгоно. Тэгэхээр юм байна л да. Ер нь ингээ Facebook, Twitter, интернетийг ингээ хаяа би галтаард юм дандаа ордогчгүй. Шүмжилж болно. Хүнийг шүмжилж болно. Тэгвэл доромжилж болохгүй. Энэ дэндүү бас муухай үгээр өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлж байгаа харагдах. Тийм учраас бүгдээрээ ухамсартайгаар энээсээ татгалзчих. Гоё вэ л да. Гоё шүмжил, таныг шүмжилж болно, надыг өөгүй үндэг шиг амтэн ганцхан бурхан л баг. Яг үнэ. Бусд нь бол өөтөө алдаа дутагдал гаргасан бол тэрийгэ засахын төлөө амьдарч яваад энэ хорвоо ертөнцийн амьдралыг дуустдаг юм аа. Жам ясаар. Тийм учраас энэ мэдээллийн энэ хэрэгсэл дээр жоохон соёлтой үзэл бодлоо илэрхийлж оролцоосоо гэж би тэр нь жоохон санаа зовоод байдаг. Нэг айгүй муухай гахаа нөхөө илдэг. Наад ч яста яг чухал асуудал. Тэгэхээр энийг одоо нэг мөр та бүхэн нэвтрүүлгийн дараа энэ хүмүүс энэ дээр бас нэг дүгэлт хийчихээ. За яг вэ би таалагдахгүй байж алдаа гарсан байж болно. Тий, би таалагдахгүй байж болно. Тий, надыг заавал хайрлаад долоогдох гэж би хэнийгч тэгэхгүй тэр чинь хүний эрхийн асуудал. Тийм ээ? Миний эцсийн туйлын зорилго монголчуудын эрхийн асуудлыг яаж баталгаажуулах вэ? Монгол хүн чинь эрх гэдэг нэг юм байх ёстой шүү дээ. За бас үүргээ яаж биелүүлдэг болох вэ монголчуудыг? Энэ миний улс төрийн зорилго. Дээр нь монголчуудыг яаж чинээдэг амьдралтай болох вэ? Тэрнээс ганцхан буян компани баяжаад жаргал сайхан баяжаад бусд нь гуйлагчин болоод байвал би энэний төлөө амьдрдаггүй маа. Энэ надад хэрэггүй. Яах юм? Тийм учраас одоо бид нар арай жоохон өөр өнцгөөс харах хэрэгтэй. Урд өмнө би зөндөө юм ярьдаг байсан л да энэ 20 жил. Хотлоо ярьж байгаа. Гэхдээ цалингаа нэмээ. Төрийн албаагчдын цалингаа нэг ядаж $300 болгох юм чинь яаж төрийн ажил хийх юм бэ? Одоо эмчнэр хардаа чи. Эмчнэр өнөөдөр бүх эмнэлгээ хаяад явж штэ. Чадвартай боловсралтай эмчнэр бүгдээрээ өнөөдөр хувийн эмнэлэг барьж байна. Хувийн эмнэлэгт бүгдээрээ мөнгө төлөөд эмчлүүлгийн гэвэл хаана байгаа тийм мөнгөтэй хүн. Тэгэхээр энэ эмнэлэг одоо баларлаа. Тийм учраас энэ эмчнэрдээ энэ эмнэлгийн нөгөөд энэ даатгалын систем рүү шилжээд бүгдээрээ эрүүл мэндэд даатгалаар санхүүжүүлж явуулдаг болохгүй энэ мань одоо ингээд эрүүл мэндийн салбар дампуурлаа. За боловсрал бас дампуурлаа. Одоо өнөөдөр хүүхдүүдийн боловсролыг хэмжиж үзэх юм бол үнэхээр дорой байна шүү дээ. Дээр нь хүүхдүүдэд мэрэгжил заахгүй шүү дээ. Дээр нь хүүхдүүдийг эх оронч боловсон соёлтой тэр хүмүүжлийг олохгүй шүү дээ. Нийтээр. Энэ бүх юмыг л өөрчлөхийн тулд би одоо энэ улс төрд явж байна. Сайн ярих юм бол одоо чиний энэ нэвтрүүлгүүд яг нэггүй хэлчихэ. Би бас битүү цаагуур утгаараа намаа өнгөд өөрийгөө сурчлах гэж орсон юм да. Та ч гэсэн бас өөрийнхөө нэвтрүүлгийг өөрийгөө сурчлах гал өөрийгөө мондог од болох гал энэ нэвтрүүлгийг хийж байгаа байлгүй. Од болох юм сонирхол байхгүй шүү би. Тэгээд од болох нь зөв шүү дээ. Тэгэхээр хэн бол чи энэ нэвтрүүлэг хийгээд яад юм. Гэртэл сууж байхгүй. За би яг саяны таны ярьсан зүйлийн ард нэг зүйлийг хэлье. Түрүүний асуулт асуусан нэг хүн бас нөгөө хоёр намыг гарахаар л байнга шүүмжлэл яах юм бэ гэдэг асуулттай асуулт байсан шээ. Тэр хүний төгсгөл би яг асуултанд ороод таныг Монголоос ерхий сайд болох цагийг би үнэхээр хүсэж хүлээдэг шүү гэсэн асуулт байсан юм шүү. Бас үзэгчдээс бас тийм чамд ямар муухай юм тэр гоё асуултын тавихгүй мөртлөө дандаа та чинь цаашаа сонгуулийн сурчлагаа хийгээл ингээл би хийж байгаа популизм хийж чаддаг. Энэ нэвтрүүл би хийгээгүй учраас чи бол чөлөөтэй шүү дээ. Чи сонгуульд өрсөлдөх гэж байгаа шүү. Чиний хувьд бол чөлөөтэй шүү дээ. Харин тэр сая нэг сонгуулийн хууль жоохон тааруул хууль гарсан бэл. Жижиг намууд бол үг үсэг байхгүй том номууд үг үсэг дуурч болно, амьсгалж болно, юм харж болно гэсэн л. Жижиг намуудыг бол ингээд скотчтцсан бэл. Тэгж болохгүй шүү дээ. Нөгөө хүний эрхийн яасан. Хуулиараа боомлцсон жижиг намуудыг тий. Хууль нөгөө хүний эрхийн яасан, нөгөө арчил яасан. Үндсэн хуулиар зөрчсөн сонгуулийн хууль. Тийм л байлээ. Тий. Одоо яа их одоо тэгээд үзэл алтан та тий. Үзэл алдах биш. Манай иргэд одоо айгу ухаантай болсон. Манай иргэд нэгийг бодож хоёрыг бодож байгаа. Монгол хүн чинь бас голдоо шүү дээ юм айхтар. Тийм учраас иргэдээ бол басамжилж болохгүй. Иргэдээ бол үргэлж дэмжиж хайрлаж өөдөн татахын төлөө улс төрийн дарганаар удирдагч нар тэрний төлөө бүх ухамсарт амьдралаа зардаг байх хэрэгтэй. Манай Цэдэнбал дарга сайхан хүн байсан шүү дээ. Тийм ээ тэр үед бол коммунизмоос өөр сонголт байсангүй шүү дээ.
манай Данзан бодоо чой болсон хичнээн сайхан хүмүүс байв. Чой болсонгоос амиал өгсөн шүү дээ. Тусгаар тогтнолынхаа тэр Долон бурхан кино үзээ үсттэй. Үнэн шүү дээ. Тэр түүхээр нь битсэн. Тийм сайхан бид нар чи аав нар байсан байж шүү дээ. Одоо бид нар яаж тэдний дайнд очих уу гэдэг асуудал өнөөдөр бидэд өгүүлэгдэв дээ шүү дээ. Энэ бүх улс орон даяар. За ингээд үзэгчтэй 15 раунд төвтрүүлгийн энэ өдрийн дугаар ийхүү өндөрлөж байна. За таны ярилцлагын төгсгөлд хэлсэн зүйлийг үзэгчтэй бас сануул байна. Та бүхэн төвтрүүлгийн туршид ямар ч алдаа гарсан байж магадгүй. Шүүмжлэл гэдэг нэг өөр. Тэр хүн үнийг тэгж одоо алдаа дутагдлаар нэг одоо хитрхи их мөхө доромжилдаг тийм туйлширтгай. Тэрэн дээр би бол үнэхээр бас эмзгэл тэгж бодохгүй. Биерэж мэдэрж байна. За яг бай. Гэхдээ та бол одоо дөрөв дэх засгал учраас энэ хүмүүсээ бас жоохон хүмүүжүүлэх талд нь байдаг хөө. Би ганцаар биш. Би чинь одоо хариуцлагын тухай яриад 25 жил болж штэ. Яг үнэн соёлтой бай, хариуцлагатай. Соёлтой бай гэхээр та хүмүүсээ усанд орё гэж хэлдэг гэлүү гэдэг ингээд тахаар чинь Яс зүйтэй байгээд яс зүйн тухай ярих шагаад одоо доромжлох асуудал чинь бас харин тэгээд байна шүү дээ. Тийм учраас ийм юм бити авдаг. Тэгээд би танд хэлье. Өшөө зоригтой асуултаа өшөө жоохон чамбаа болгоо. Би өөрөө бэлддэггүй болохоор үзэгчтэйгээ төлөөлөж асуусан. Одоо тэр орсууд их мандаг нэвтрүүлэг хийх юм байна. За, нэвтрүүлэг төгссөн. Өшөө гоё болох. За ингээд үзэгчтэй бид өглөөнөөс орой хүртэл асар их сонголтын тулд өдөр болгон эргэлзэж явдаг. Энэ дундаас өөр хэрэгтэй хамгийн зөв чанартай сонголтыг хийх бол хэцүү байдаг. Ийм болохоор үзэгч та бүхэн ухаалаг зөв сонголт хийгээрэй. 4-7 өнцгийг гарч. Ингээд 15 раунд нэвтрүүлгийн дараагийн дугаар хүртэл түр баяртай үзэгчтэй.